Уран дулааны улирал эхэлж дэд бүтцийн ажил идэвхждэг юм. За тэгвэл үүнийг дагаад үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгддэг байна. Үйлдвэрлэлийн ослоор 2 дугаарт бичигддэг барилгын салбарт гарах ослын тоо буурахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тухайлбал 5 дугаар сард барилгын осолд 16 хүн өртснөөс 6 нас орсон байна. Тухайн ослууд нь хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас үүдэлтэй гэж мэргэжлийн байгууллагаас үзэж байгаа юм. Ховд аймагт 5 дугаар сарын 17-ны өдөр Чандман уушир компани баригдаж байсан барилгын өргөгч тасарснаар 3 хүн амиа алдаж 8 хүн эмнэлэгт хүргэгдсэн. 5 дугаар сарын 18-нд Баянзүрх дүрэгт баригдаж байгаа барилгын 11 давхраас 1 хүн унаж нас барсан. Хамгийн сүүлд 5 дугаар сарын 19-нд Сүхбаатар дүрэгт баригдаж буй арга билег хотхны барилгаас 1 хүн унаж нас барсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Энэ сарын 19-нд бол яг бидний ард харагдж байгаа энэхүү одоо 3 блок орон сууцсан дээрээс 40 настай эрэгтэй бол ажлаа хийх явцдаа бол унж нас орсон юм тохиолдол бүртгэгдсэн байгаа юм а. Нас барсан иргэн ажлаад ердөө нэг хонож үжээ. Энэ мэтчилэн сүүлийн үед гарсан ослуудын шалтгаан нь өргөх механизмын аюулгүй ажиллагаа хангагдаагүйгээс үүдэлтэй гэж мэргэжлэнүүд тайлбарлаж байна. Дүүжин өргүүрээр хүн зөөвөрлж байна гэдэг маань хамгийн түрүүнд аюулгүй ажиллагааны өргөх зөөгт механизмыг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрмийг одоо маш ноцтой зөрчсөн зөрчил болчихж байгаа. Барилгын салбарт хийсэн хяналт шалгалтаас үүсгэж гүйцэтгэгч компаниуд ажиллах хүчний хомсдолтой, өөрөөр хэлбэл үндсэн ажилтан гэхээс илүүтэй хувь хүнийг хөлсөлж ажилуулдаг байна. Мөн жижиг компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженергүй мөн үндсэн ажилтан авахаас илүүтэй хувь хүнтэй гэрээлэн ажилдаг гэх мэт зөрчил түлхүү илэрдэг гэлээ. Тухайлбал Ховд аймагт барилгын ослоос болж эрүүл мэндээр хохирж үлдсэн хүмүүсийн дунд 16 настай хүү байсан. Тухайн хүүхэд тулгуур эрхтний бэрхшээлтэй болох магадлал өндөр хэмээн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлжээ. Тухайн ажлыг хариуцсан гүйцэтгүүлж байсан инженер техникийн ажилтнууд за тэнд хяналт тавьдаг байсан одоо энэ хөдөлмөрийн аюулгүй эрүүл асуудал хариуцсан байгууллага болгон дээр л ажилтнууд байгаа. Хяналтын механизм нь бас дотоод хяналтын механизм нь бас ийм сул байгаагаас нар хамаарал энэ одоо хүний амнаас эрүүл мэнд хохирол учраад байж байгаа гэсэн үг байна. Ерөөсөө энэ мэргэжлийн энэ үйлдвэрлэлийн ослыг бууруулах тал дээр одоо маш их анхаарч ажиллахгүй бол энэ дээр бидний зорж байгаа юм уламжлалт одоо тэр ойлголтоо өөрчлөх тий одоо сургалтын хэлбэрээ тэр одоо бусад нь тогтсон ойлголтуудыг нэг жоохон өөрчлөхгүй бол энэ үйлдвэрийн осол ерөөс буурахгүй. За тэр байтугай одоо 2000 хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар бол 2035 онд үйлдвэрлэлийн осол хамгийн өндөр байх салбарын нэг нь дээрээсээ хоёрт нь одоо барилгын салбар явж байгаа. Улсын хэмжээнд барилгын салбарт 2020-2024 онд нийтдээ 180 гаруй үйлдвэрлэлийн осол бүртгэгдэжээ. Ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл нийт ослын 39.4% нь өндрөөс унах, бүдрэх, халтрах, 16.6% нь эд зүйлд хавчуулагдах, 16.1% нь унаж байгаа эд зүйл цогцсноос болжээ. Тэгвэл сүүлийн 6 жилд барилгын ослоор нас барсан хүмүүсийн тоог авч үзэхэд 2019 онд 17, 2020 онд 11, 2021 онд 6, 2022 онд 15, 2023 онд 13, 2024 онд 14, 2025 он гарсаар 6 хүн нас бараад байгаа харамсалтай статистик гарчээ. Ирэх 6 дугаар сард гэхэд нийслэл хотод 2000 орчим орон сууцны төслүүд хэрэгжин. Тиймээс барилгын салбарт гарах осол эндэгдлийг бууруулахын тулд хяналт тавих чиг үүргийн байгууллагууд нь илүү сайн ажиллах ёстойг 5 дугаар сард гарсан ослууд санууллаа.